За нэр дэвшигч наран цогтыг дэмжиж байгаа. Сангийн бодлого, мөнгөний бодлого нийцтэй ажиллах нь ямар чухал байдгүй гэдгийг, ямар үнцэнтэй байдгийг гэдгийг өнгөрсөн жилүүд харуулсан гэж бид харж байгаа. За тийм учраас яг энэ нөхцөл байдалд хамгийн тохиромжтой кандидат гэж бас харж байгаа өөрөө чинь. Эдийн засаг төсөв санхүүгийн гол яамдуудаар төрийн нэрийн бичгийн дараах дэд сайдын албыг хашлаа. За Эрдэнэс Монгол гэдэг Монгол орныг сүүлийн 50 жил авч явж байгаа энэ уул уурхай эдийн засгийн аж ахуйг сүүлийн жилүүдэд хөдөлгөлөө. Балгийн сан дээрээ менежмент хийх энэ нарийн мэдрэмжүүдийг би авсан бахаа гэж итгэж байгаа. Тийм учраас сайн ажиллаарай. За ипотекийн зээл гэж гишүүдийг асууж байгааг анхааралтай аваарай. Сая яг өөрөө их зүү хэллээ. Хамгийн гол нь зорилтод бүлгэрүүгээ чиглүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй 80 м2-аас дээшээ нөгөө боломжтой хүмүүс нь энэ рүүгээ гүйж орж ирээд нөгөө боломжгүй яг зорилтод хэсгээс боломжийг нь булааж авчихад байгаа байхгүй. Тийм учраас энийг маш сайн нарийн барьж улам нарийсгараа гэж захий. За тэгээд ажлаа аваад ингээд удахгүй анцуу шамлан ажилдаа орох байх. За ер нь гадна талд тодорхойгүй нөхцөл байдал 26 онд үргэлжлэх төлөвтэй байна. За ер нь нэлээд тийм сорилт өөрийн чинь болов тосч байгаа. Тэгээд санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн болоод ингээд ажиллаад явах учиртай. Тэгээд ажилд нь өмдөх ажилд нь улсын хурл дэмжинэ байхаа гэж би итгэж байна. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Тэгэхээр таны хэлж байгаа энэ орон сууцны үн иргэдийн амжиргааны энэ зөрүү гарч байгаа нь бол суур шилтгаан бол инфляц. Тэгэхээр үндсэндээ инфляц мөнгөний үнцэн гэсэн үг. Инфляц бол өөрөө энэ сагсан дээр тооцогдоод явж байгаа. Тэр өнгөрсөн хугацааны энэ жоохон хөөсрөл бий болоод бодит эдийн засгийн өсөлтөөс илүүдсэн энэ зээл мөнгөний нийлүүлэлт, за төсвийн өсөлт, тэлэлт, за энэ болгон бол яаж шингэж байгаа вэ гэхээр нэгдүгээр инфляц руу, хоёрдугаарт энэ тодорхой салбар үнийн өсөлт рүү шингэж байгаа. Тийм учраас ингээд дээр нэмээд мэдээж таны хэлж байгаа энэ ипотекийн 6% хүүтэй энэ хөнгөлөлтөө зээл. За энэ бүгд нийлээд энэ орон сууцны үнийг хөөргөдөж байгаа. Тийм учраас энийг зах зээлийн зарчимд шилжүүлээд мэдээж орлогын хувьд болцоотой хувьд бол заавал 6% дээр бөөнөр ингэж очирлох биш. Төрөлцсөн бүтээгдэхүүнийг гаргах ёстой. За энэ бол яг энэ шинээр явж байгаа хөтөлбөр хуулийн төсөл ер нь цаашдаа ч энэ зах зээл дээр зайлшгүй бий болох шаардлагатай ийм зүйл. Тийм учраас энэ та сүүлдэнд тодруулах гэж байгаа энэ олон улсад хэрэгждэг энэ механизм нь одоо ч 6% дээр явж байгаа. Энэ ч гэсэн цаатлынхаа энэ шинээр бий болох зах зээл дээр мөн адилхан схем үргэлжилж явдаг л энэ практикаараа явна гэсэн үг. Тийм учраас бол энэ зүйлийг ингээд зэрэг хийхгүй бол хэрэглэгчдэд бол ингээд сонголт өгөхгүй нэгийг хаах бас хүндрэлтэй. Гэхдээ тэртээ энэ дээр айгүй их очир үүссэн, нэлээдгүй хэмжээний очир үүссэн ийм нөхцөлд бол яг энэ бодлогоор явуулж байгаа энэ 6% хөтөлбөрийг бол маш нарийн фокустай тэр зорилтод бүлэг гэдэг нь маш нарийн тодорхойж яг тэрлүүгээ чиглүүлээд зэрэгцүүлээд таны яг ярьж байгаа энэ зах зээлийн нөхцөлдөө толгуурласан энэ орон зайг бол нөхөхийн тогтолцоог бол бүрдүүлэх ёстой гэж ингэж үзэж байгаамаа. Тийм учраас энэ ажил бол мэдээж эхлээд явцсан учраас энэ лөө шуурхай ажиллана. Энэ нөгөө олон улсад явдаг тэр схемээр явна. Тэгжээж энэ дээр урт хугацааны хөнгөлөлттэй ийм их усүр олж ирээд тэгээ энэ нь ипотекийн зээл гараад энэ зээл ипотекээр баталгаажсан үнцаас нь эргэлтэнд ороод ингэж явдаг ийм таны хэлж байгаа яг энэ бол нөгөө орлогод суурилсан яг зах зээлийн зарчимд суурилсан энэ бүтээгдэхүүн бол өөрөө өсвөөсөйг яг энэ зарчимд орно гэсэн үг. Тэгжээж яг зах зээлийн зарчмаар хүү тогтно тэгжээж эрэлт нийлүүлэлт тэнцээд явна. Энэ дээр нь бол төр оролцохгүй. За мэдээж төр бол яг тодорхой бодлогоор энэ зорилттой зах зээлийн дээр бид нар явж ирсэн тэрийг л яг наривчилж ингэж явах энэ бодлого дээр л төр оролцож явах нь зүйтэй байгаа юм. Тэр энэ тал дээр хэлж байгаа. Зүгээр ер нь яг инфляцийн хувьд бол мэдээж Монгол банкны үндсэн мандат учраас энэ дээр бодлогоороо